би яаж одоо нөгөө нэг эрэгтэй хүнээс өөрийнхөө тэр хүчийг авдаг хэр манай нөхөр за болно штэ тий. Хоёлаа яаж аваа болгоно. Эсвэл надад нэг ботсон юм байгаа гэж хэлэх үг надад амар гой санагддаг байхгүй. Энэ хүн төлөвлөгөөтэй юм байна тий. Тэгвэл би найдаж болох юм байна. Тэгвэл би одоо энэ юм одоо өнөөдрийн одоо миний шин нойргүй хонох монох ч юм хамаа алга тий. Энэ хүн чинь нэг юм төлөвлөд нь штэ гэдэг нэг юм тэр нь харин надад аюугаа хүч өгдөг байхгүй. Тэгвэл яг эр хүнд тэгвэл эмэгтэй хүн яаж хүч өгдөг вэ? Миний л хувьчууд тий. Миний л хувьд эмэгтэй хүн яг юм найдвартай баталгаатай. Одоо нөмөр нөөлөг инээдэр хэслөө баг найдвартай баталгаатай энэ хүн хизээч нөгөө итгэж болно гэдэг өнцг нь бол хизээч урахгүй. Миний талд гэдэг одоо өөрийнх нь талд зогсно гэдэг нь итгэл байвал эрэгтэй хүн юу ч тааван тий. Яг тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс өөр тийм том өсдөг байхгүй. Энэ эмэгтэй чинь зориггүй юм биш ч юм уу тий. Эсвэл энэ эмэгтэйд ямар ч төлөвлөгөө алга гэдэг. Яг эмэгтэй хүн эрэгтэй хүнийг харж байгаа шиг юм ерөөсөө хүсдэггүй. Тэр итгэл баг өөрт нь найдаад өөрийн дагаа яваасаа гэж хүснэ. Гол нь өөрийнх нь хажууд үргэлж бат зогсно, өөрийнх нь ард талбуулж чадна гэдэг л итгэл чухал. Тэхийн тулд нөгөө найдвартай нөгөө үнэнч байдал гэдэг юм чинь тэнд яригадаад байдаг байхгүй юу? Хэрвээ энэ хүн надад итгэж байгаа бол тэгээд энэ хүний төлөө би явах төлөө гэхдээ энэ хүн намайг замын дундаа саячихгүй байгаа да. Тэ? Энэ хүн намайг орхичихгүй байгаа да. Хизээж орхихгүй тодорхой бол тэр эр хүн бол бөө хүчил мэдрэн штэ тэ. Юу ч болсон явахд билээ. Сумны зэв одоо тэр мантгац заатан дээр гадаг штэ тэ. Өнөөдөр эсгэлээ би чинь нэг жадны сэлэмний жадны үзүүрүүлээ гэдэг шиг тэ. Эр хүн бол ерөөсөө тийм байхгүй юу. Тэр кинонд гарч тэр үг бол маш чухал. Эр хүн бол зүгээр л сэлэмнийхэн нэр жадных нь үзүүр болоход бэлэн. Гэхдээ тэр хүн үргэлж өөрт нь итгээд үргэлж цуг явна гэдэг л итгэл байх юм бол маш юу байж байгаа.